үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Өсөж өгөх юм байна. Яасан бэ? Агай идэж чадахгүй улаан том байна. Хавч чадахгүй юм чи гэдэг. Ийм гачийн нэг гахаан дүүл даа. Тэгвэл би гахаа олж таах нэ. Хоолоо идчихээ. Биднээс 6 сарын өмнөөс зэргүүдийг халж ирэх гэдэг гэсэн. Халж зэргүүд нь хин зэргүүдийг дэглэдэг гэж байлаа. Тэ. Хайс туслах уу? Чамтай чамгүй болон зөө. Чи юу хараад байгаа юм бэ? Юу ч хараагүй. Тэгвэл сая энэ хоёр зэрэг хүн явж өнгөрлөө шүү. Үхтэй юм. Би хоолойг харах биш. Бүгд миний хийсэн хоолыг бодоод ах шиг байна уу? Дөнгөж анхныхаа өдөр ирдэг. Ямар их хайр вэ? Энэ хогноос гарахад болчихсон. Улаан тавхнаас 11 гэж орохгүй. Би чамаас аль салбар, аль орооцох вэ гэж асууж. Монгол Улсын баатар Ахлах Дөрөвч Багсрын жижигэн нэрнжил 1-р орооцын 1-р салааны байлагч Төгшин. Бор даруухан хөвгүүд харин цаана хатсуусан ирчүүд халирах ажисгүй тусгайгийн дачдаа чин бид эгэл сэргүүд чихэн тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай салааны хаан нэрээ гаргасан эрэлхийг Тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна Хөлийн зэхүй онцгой даалгавар биелүүлэн бил садаа жигсэж тулаанд бэлэн байна садыг давах сарахгүй авхачтай тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна Тусгай салаа 7 дугаар анги. Асууж байна уу? Үгүй. Үстэй зовлонтой. Тийм үү байна уу? Үгүй. Ирхэн дааш баяртай. Баяртай.
Сэргээц. Ном. Хонг. Баруун дэш. Баруун дэш. Эрг. Баруун мөртрүүлж хаад. Хаад. Марш. Марш. Чигээрээ. Баруун мөртрүүл. Чигээрээ. Баруун дэш. Орг. Дороо. Анхаар. Зогс. Зүүн тийш. Эрг. За дутуу үлдээг үз. Хүн үлдээг үз. Эрхэндээ тагтагч дэлтгий. Илдэг. Байлгч тэндээ гисний өвдө жорлонгоос гарч ирдэгвэ. Чигсалдор. Гүйцэтгэе. Дэдрүүц Ганбаяр. Бэ. Салаг амра. Гүйцэтгэе. Баруун дэш. Орг. Хаад. Марш. Байлгч дэндүү. Би. Дуусгаа дараас хурж ирээрээ. За. Гүйцэтгэе. Гүйцэтгэе. Улаан туга. Аль нь манай ротын байр үлээ? За. Хүнээс асуух уу? За. Хүнээс асууж од болж ангоонд орж ихоор өөрөө л учрыг болохоос. Томтлих нойр үлээ. Байлдагч дэндүү. Дэд авлагч зөвшөөрсний дагуу 0 түр хоцроод ирлээ. Орохыг зөвшөөрнө үү? Дэндүү ээ. Ийм зэрэг манад байхгүй шүү. Байлдагч дээ. Би вэ? Энд юу болоод байна? Ихэм ах хичээлтэй. Хэлдэг. Ороотой байрлал энэ шинжэрэг орж ирээд энэ ороод байдаг гэдэг юм. Байлж та. Байлдагч дэндүү. Хаараас ирж байгаа? Дэд авлагч толго зөвшөөрсний дагуу 0 түр хоцроод байр руугаа орж ирж байна. Ойлгосонгүй аль ороод тусаа? Нэг билүүдээ ямар ч байсан Жамингээд Баатарын нэрмжит рот гэсэн. Монгол улсын баатар Максвен Жанживын нэрмжит 1-р ороод гэдгийг өнөө шөнөний дотор зээжсэн байна. Би маргааш өглөө шалгана. Ойлгов уу? За. Үгүй гүйцэтгэе. Үгүй гэж ойлгохгүй. Гүйцэтгэе гэж ойлгохгүй. Гүйцэтгэе. Байдагч Эрдэнэт. Төрсөн байдагчийг ороод нь өргөж. Гүйцэтгэе. Ор. Гүйцэтгэе. Эрхэм даглагч танаар одын байлгч дэндүү байраа андууран төрсөн байсныг ахлагч тагшрынгийн тушаалаар бүрэн ирлээ. 4-р одын байлгч Эрдэнэт. Байлгчийг хүлээ авлаа.
Эрхэмдэд даглагч явахыг хүсэрнэ. Явж болно. Гүйцэтгэе. Байлдагч дэндүү. Би Хаана уснайлдаг? мэдлээ. Байлдагч дэндүү. Дэд түрүүч анх хоёрын зөвшөөрлийн дагуу 0-д түр хоцроод байрлуугаа ирэх гэсэн боловч хажуудлын байрлал андуурч ороод хөргүүлж ирлээ. Явж болно. Гүйцэтгэе. Болоогүй наа. Дахиад тат. Хөгийн цахны давуугийн читгэрлүгөө тонилоос. Хөгийн давууны орцгийн шатаач бас. Чи чинь балаа хүн шиг яагаад алга болчихдаг юм бэ? Яста унганд орлоо шүү. Ийм адилхан байшин бариад тахтай яадаг юм. Хүн төрөлдүүлэх гэж байгаа юм шиг. Чи өдрөөсөө шидэв удаа орж гарч чад. Ганц байшин тогтоогоод авчихдаггүй. Яасан дүүрч гисэн хүн байж. Ядаж хамгийн ард талын бэргээд тогтоогоод авчихж болохгүй нөө чи. Үгүй энэ байшин гэдэг чинь ястай балаа улаантай юм аа. Ийм адилхан юм чинь яаж ялгах юм? Би нутгийнхаа нэг чулууг хараад энэ чулуу тэнд байсан чулуу байна гэж хэлж чадна. Тийм мэдэхгүй. Чамд тийм шин чанар байгаа юм уу? Шал өөр ороод руу орж биж анзаардаг байгаа даа. Шалхан өөр болчоор ийм ч байлоо, тийм ч байлоо гэж бодоод сандраад самгардчдаг юм байлээ. Өчигдөр нэр хойлоодаг юм шүү. Салаа. Амар. Зугаалга гэсэн чинь дуулуулаад алхуулаад идэх нь ямар учиртай юм бол? Энэ л юм байлгүй. Дарга нар төрөнд оройн зугаалганд алхаад марш гээд команд өгöd ирсэн биз дээ. Зугаалга бол зугаалгал баймаар юм. Үгүй эсвэл биднийг шин цэргүүд болохоор над шиг төөрч будлаад алга болчихно гэж бодсон юм болов? Үгүй байлгүй дээ. Үгүй чи анх хоёр дэд дөрвчээс асуул та. Чи чинь дэд дөрвч анх хоёртай өг солиод томроод байгаа хүн шүү дээ. Хөөе. Удирдлагад танил талтаа нэг гэдэг чинь хэрэгтэй шүү дээ. Тэрага. Эрхэмдэд даглагчид байлдагч зүйл захны давыг хадаж дуусгалаа. Сайн аджаас үл амарч болно. Уулта. Найзан дайлж байна шүү дээ. Би чамд уушаалах шүү дээ. Би ч гэсэн ямар уух биш. Эний ч одоо тэгээ яах юм болж байна? Хоёр аяг шараа эрэг хар сууж байгаа л ярих юм болж байна. Эсвэл миний найз юм захиалж идэхгүй юм. Гүүг. Найз нь цадсан. Жохон ярьж сууж байгаад явъя. Тэгэхгүй бол нөгөө сарнаа чинь дахиад залгаад онно шүү. Наад чиг ер нь эрх чөлөөтэй. Энэ ороо дээр алгаа. Чиний эрх чөлөө шудлаа да. Жохон байж байгаа л оюугч дахиад залгана да. Нэрээ. Ээж яг тгий шүү. Үш нэрээ. Чи шин зэргүүд авсан гэсэн. Чиний гараа яг даах залууч тэгээд ирчүү. Энэ жил миний найз сайн бэлтэж байгаад дахиад медалийн төлөө өрсөлдөн үсттэй. Медальтай болно шил дээ. Найс нэр нь өөрийгөө бодохоор готраад байх. Тэр тавир дээр байгаа архинуудыг цөмийн авч байгаад
цөмийг нууж байгаад за таксан тавих юмсан. За. Тийм сэтгэлийн тэнхээгүй юм гэж хаа байла. Маа минь алтан өндөр уулсаараа засагтааны хөх ирчүүдээр их бахархдаг гэсэн. Тэгэхэд би алтайхаа хөх харчуудын нэр сөрийг гутаагаад л За чи болж үз. Харин ч нутгийнхаа нэр сүрийг чи сайнаар авч яваа шүү. Зэвсэг түвшин заяарал чамайг мэддэг. Эртээд зэвсэг түвшний марш дээр 013 дугаар ангийн хурцын рот бол тусгаар хотл гэж хүмүүс ярьж байна лээ. тусгаагаа чаттай. Тэгж ярьж явахт ч юм уу найзаараа бахархчихлаа шүү. Тусгаагаа чаттай. Гомдол гаргаж гүг айдал. Хүмүүс ер нь яхаар юм хоёр нэртэй болчихдог байна. Нэг ч эсгийх надад гомдол гаргаагүй. Хүүг минь хатаасан болж их сайхан эр хүн болгожээ. Танд маш их баярлалаа гэдлээс. Тэгсэн өргөдлөвчөө дээс нь өчгсөн байдаг. Ер нь миний найз манай анги төрөд ирээч. Манай анги ахлагч нарыг давтаад өгөхгүй юу? Ястаа санснараа бэлтгэлээ хийн шүү дээ. Тэгээд бас октын салаа байгаа. Авгаатай болоод авахгүй юу? Мөн ярив ачи. Манай дарга нар намайг явуулахгүй л дээ. Найз нь ихийг сахиулах ажиллагаанд явах гээд өргөдөл гаргачихсан байгаа. Ганц сэлэм дүүгээ ирэхээр зөрөөд явдаг юм уу санаатай байна. Тэгэлгүй юу. Ээжгээ яаж ганцаар ингэ орох вэ? Миний найз уг нэг авгаатай болчихвол ээждээ санаа зовох зүйлгүй ийш тийшээ явах юм байна шүү дээ. Гэрт тарихаар ээж чи ихнэр аваачаа гэж чихнээ сонхоёд идэг. Гэтэл одоо чи хэдүүг солиос сууж чадахгүй болох нэ чамтай. Би чамд л үнэ үг гэлж штэ. Би чамайг дахиж наадуугаа хэлэх юм бол чамтай нуулзж яахгүй шүү. Гүйрөө айлгаж явах шүү дээ. Айла. Хүш. Хоёулаа нэрээ ойр билаар тоглосон. Халахгүй шиг гац үзчих. Нэрээ тэхүү. Гэтэ чи чамар хождог биш үү? Яг ганц үзүүл үзье. Тэгье. Зөөгчөө. Тооцоо өгчөхдөө. Ой. Хайчих өвчи. Харанхуй шин ирчээд хар үрээр явах нь. Өнөөдөр шин зэргүүд ирээд өнөөдөр эрт явахгүй болохгүй гэж. Хөөд. Дахиад л чи амьтны хүүхдийг цаг наргүй гүйлгэж хэл ам татлах нь уу? Одоо бөөр байдлаасаа тэслэгчдэр буух нь л тий. Тэгжил амьтны элэг дог болов суу. Ээж хүүхдүүдийг би тэгж хол гүйлгдэггүй шүү дээ. Зэргүүтгээ эхнээс нь харьцаад жигдрүүлээд авъя л гэж бодсон юм. Өнөөдөр эрт очиод маргааш уу дахиж явахгүй. За жаахан сууч. Аяг халуун цаа оожод гараач дээ энэ чинь. Үгүй энэ ажлын цаг чи 9-д эхэлдэг заа юм. Тэгэхээр чам шиг 7-д явж идэг юм хэнхэг хүн гэж байх уу? Аав ч гэсэн өглөө 7-д л явдаг байсан биз дээ. Аав чинь бол ангийн захирагч хүн, ажил ихтэй байсан. Би ч гэсэн ажил ихтэй. Халбуу гэж. За. Наад хоолундаа сайхан идэж уучих. Гүйцэтгэе. Эрхэм штабын дарга. Гэдэг худлаа газар дарга гэлээдгийг. Тэгээ өгөнд орж байгаа чинь хаа байгаа юм? Үгүй чи урд чинь яасан 9 цагт ирнэ гэж уцаар ярьчихад шөнийн 12 цагт ирж байгаа юм да. Таныг ингээд цагдаад байвал би ер нь яаж ихнэр авах юм болж байна? Үгүй ихнэр хөнгөд эргүүлж явдаг учраас яах вэ те? Чи харин тогтохдоо шүнжэнгөө димит хийсэн байх чинь үлээ. Сарнаа надтай орооч нь л уцаар ярьсан. Өчигдөр битээр харин жоохон билар тоглоо доо. Чаавас та миний хүү. Тэг ясан бөмбөг эргүүлж явах нэг хүүхэн шуухан эргүүлэхэд ер нь яадаг хүн байна да чи чинь аа. Гүтээ наатайга тайван идэ чи юунда яарсан бэ эн чинь.
Өрхөн хинхэг хүн шүү юм. Хинхэг юу байх дээж юу? Өглөө гүйжээвэл миний эрүүл мэндэд ч гэсэн сайн л үзтээ. Гүдэг гүүгээчтэй гүүгээч. Гэрийн чин гадаа байрны чин гадаа сайхан биеийн тамирын талбай байж ахт чинь гүүчэд ороод ирэх минийх үү? Наадаж аль эдийн ухаж тонхоод эхэлж гисэн байлаа. Юу? Барилга барих юм өснүүд. Тэш хайрын талбай. Үгүй энэ газрын аймагчд минийхөө арай дэндэж байна. Хайрын талбай. Гэхдээ энэ хавийн хүүхдүүд тоглох газаргүй болох нь байна шүү дээ. Ямар харамсмаар юм бэ? Энэ улсууд нэр арай дэндүү юм аастай. За би явлаа шүү. За баяртай. Ороо эртний ирээрээ за юм уу? Үгүй нэрээ. Стон яруу сандар хүн шүү. Ротном! Ха! Эрхэм нүхтэн амраг ирээ. Бол. Сэргийн албаагчийн хичээл сургалтын өдөр өглөөний гүйл тасгалаар эхэлдэг. Энэ нь та бүхний бие бэлтрийг хөгжүүлж хэрэгжүүлэхэд маш сайн нөлөө үзүүлдэг. Өнөөдрөөс эхлээд баг дасгаж гүн. Тэд алхах тулг. Ротыг өглөөний гүйлтэд авчив. Гүйцэтгэе. Рот. Оо! Хог! Баруун тийш. Баруун мөртрүүлж гүгээд. Марш! Сурах шүү. Тэр харж байгаа сайн сураад байна. Гараа тийш.
Бид ч яг болох л баг. Харин энэ нөхөр яанда. Яваанд татчихсан байна. Төвшөөхөө. Би яагаад чинь энэ сэлдтэй ярьж өөрмөрсөн гэдэг ах юм. Даанч намайг тоохгүй байх л да. Яагаад хаяа хийгээд идэх юм бол? Баяа илүү хөхтэй хаа. Улаан туг гэж. Хин тэгж юм. Гэхдээ чиний над улаан туг чинь ястаа сүртэй сонсогдох юм аа. Манай аавын хэлдэг үг. Нэг мэдсэн чинь өөрөө мэдлгүй хэлдэг болчихсон байлээ. Гэхдээ би аавынхаа дэргэд хэлдэг юм уу? Гэхдээ сүлдээ аав яагаад баян гэж? Үгүй яах. Гайгүй хөрөнгөтэй хүмүүс унаад байдаг. Lexus Jeep-ээр хүүгээ хүргэж ирж ийсэн. Чи хараагүй юм уу? Би ч ямар машин тэрэг мэдэх шүү дээ. Харин морийг бол мэдэн шүү. Сумынхаа наадмын айргийн тавыг бол болж л үгүй нэрлэлцгий шүү дээ. Чи наа чадвараа хөгжүүлээч. Морин тойруулган газар чи боосоо тавь саятан болж болдгоо шүү. Тэгж болдго юм уу? Болдго юм аа. Ингээч саяны Нонготой бодоотой хургийг идчихв дээ. Тэр тэргүүл эдэд сургаас цааш гэж бодоод мэдээ найд голгоолж лархлаа. Харин энэ сүлд дахиад хоолндоо гар хүрсэнгүй шүү. Маргааш өглөөс ч гэсэн босч ирээд амаа олохгүй иднэ гай харж л байгаа. Шмөхөө минь яаж идэх юм бол тоо. Дараа нарынхаа өмнөөс хитрлээд өөрөө ч зовоод өрөөлөгч гэсэн зовоож байгаа хат. За хаанаас та? Яалагч тэгж идэх юм. Би чамаас арай илүү хүүгээ мэдэх байлгүй дээ. Миний хүүхчдэж яхаа алдсан юм биш шүү. Олны дунд бие аваа явж дөнгөн. Чадахгүй. Энэ албанд бол яагаад чадахгүй? Чи зүгээр харж л байгаарай. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Чи арай хүүдэр өдөр болгон очих гэж бодож байгаа юм шүү дээ. Гүй таваа. Энд чинь гэрээсээ огт холдож үзээгүй хүүхэд штэ. Хоёулаа анхны хэдэн өдөр нь ятгатаа эргэж очиж жагаад дараа нь тэгээ тэр албандаа дасан штэ. Хоёулаа хатуу яриа. Хүүдэр ойр ойрхон очихгүй. Хэлсэн зоргоор нь мөнгө аваач өгөхгүй гэж. Гэхдээ хэн мөнгө аваач ч өгнө гэдэг юм бэ? Гэхдээ чи аваач өгдөггүй гэж. Гэхдээ чи аав ээж хоёр 500 сая төгрөг явууллаа гэсэн худлаа л байсан. Гэхдээ чи нөгөө дээл 3 сая төгрөгөөр авлаа гэсэн чинь 2 сая 200 сая төгрөг л авсан байсан үстэй. Чи ч одоо бүр намайг мөрдөж мөшгдөг болсон шиг дээ. Жавцмаа мөнгөндөө биш штэ.
Чи бид хоёр энэ хүүхдийг эрхлүүлсээр байтал юу ч шуулгалаа. Учиртайхан л байх зүгээр. Заац тэгвэл би дахиж мөнгө төгрөг авах ч өгөхгүй. Гэхдээ хоёлоо зүгээр л эргэчээд ирэл та төхөө. Хоёул 14 хоног тийшээ зүглэхгүй шүү. Ойлгосноо? За арайчтай. Ойр орхон очиод эхлэх юм бол нөгөө хүүхд чинь ахаал эрхлээд эхэлнэ. Ахаал мөнгө нэгч эхэлнэ. Бүр цэргийн анги дээр пицца захиална. Бид хоёрыг бүр яаж эрхлэх гэж байна? Төсөөлж шүү. Чи тэгж бодоод авал хоёлаа хамт очие л доо. Тэгээ би чиний дэргэдэл хүүтэйгээ уулзъя л та. Тэхүү. Үгүй. Хоёул 14 хоногийн дараа л тийш очие. Ойлгосноо? Би чиний санаанд чи яаж юм багтдээ юм бэ? Наадах чи арай харгас юм шиг санагдахгүй юу? Үгүй. Яагаад ч харгас биш. Чи надад хамлаадах. Энд чинь одоо хүүгийнхаа төлөө шүү дээ. Гэхдээ би ангийнх нь орлогч дарахтаа салаан захирагчтай нь уулзсан. Өдөр болгон би дарганал руу ярьж хүүхдээ ямх байгааг нь би мэдэн шүү дээ. Гэхдээ ингээл болоо юм шүү дээ. Зөвхөн мэдгүй. Юу л болдог болтоо. За би чамд хэлсэн шүү. 14 хоног тийшээ зүглэхгүй гэж. Хүүгээ өртөөх. За өнөөдрөөс эхлээ та бүхэн өөрсдөө хуурилгацсан орнууд дээр амарна. Орыг хураахтаа яотын шиг дөрвөлжин тэгшгэн тэгш хэрмэгтэйгэр хурааш шүү. За ороо ураж эхэлцгээе. Ор хураахтаа хүртэл дүрмтэй ч гişг. Би яотон багтай. Шал байлээ. Усын уу. Ясын даг гэдэг юм да. За би усын ууснаа санахгүй юм биш үү? Би тэр хоолнд нь уруулаач хөргөөгт хоёр харсан биз дээ. Сүлдээ. Чи гэртээ байдаг шигээ загнах хэрэггүй шүү. Энд чинь бас дүрм журм гэж байдгийн. Садаа дуусгаад. Хом. Байлдаг зүлд. Би. Та ороо хураач чадаагүй байна. Дэд алхах тулах. Би. Над руу. Гүйцэтгэе. Их махлагчлыг таны тушаалаар дэд алхах тулах ирлээ. Болно. Байлдаг зүлдийг ороо чаддаг болтол нийт байдагчдыг оройг дахин ураалах. Гүйцэтгэе. Салаа, орхи. Дахиад ихнээс нураа. За ороо ирмэг гаргасан татаараа. Бүгдээ орнуудаа сайн ирмэг гаргаад. Сайн ирмэг гаргаадаад. Байлдагч зүйлтийн ор хураа чадаагүй учраас дахиад хураа. Эхнээс нь задал буцаагаад. Энэ нэг малаас олж нийтээрээ шийтгүүлэх юм. Энэ нэг эрхийн нэг юм ороо урдан зуурачаас. Хард. Ичнэж одоо ороо. Дахиад хураахаас.
Салааны бүрэлдэхүүн орыг журмын дагуу хурааж байна. Болно. Бол. Салаажагч. Салаач. Бид нэг амьтаа. Бид нэг салаа. Бид нэг хүмүүс. Байлдааны цагт нэг байдагчийн буруугаас олж юу болохыг мэдхүү. Харуултаас нэг зэрэг унтчлаа гэж бодъё. Дайсан байрлал руу сэм нэвтрээд салаа цэргийн хоолойг бүгднгийнх нь хоолой хэрчнэ. Ганцхан хормын дотор бүхэл бүтэн салаа ямар ч эсрэг үүсэлгүйгээр устгагдана. Үүнээс хойш ойлгож ав. Нэг байлдагчийн буруутай үйлдэлийн төлөө салаа нийтээр хариуцлага хүлээн. Ойлгов уу? Бид агш тулах. Хойр сургалтыг үргэлжлүүл. Гүйцэтгэе. Салаа тараад ороо зүс. Дээ. Ийхөө. Ээж нь вэ? Басараа. Ээж гэж онтмаар шүү. Манай юм сайн авчихсан. Чи намайг ээж гэж сонсноо мэдtiin үү? Өөрөө яаж дуусна гэж юм. Айгуу чи өөр хажууд мэдчих юм бол. Нэрхийг итгэвч. Нэрээ дэрэг хахаа байж. Сургуулиасаа цухтагаад зэрэг тэрлээ гэсэн чинь юм сурах цээжлэг болчихдог. Ганц чиг орно шүү дээ. Тэгж ярих юм бол генералууд ч гэсэн хичээл суудлаа шүү дээ. Ирж хотлоо хаа. Би хэдийн хөдөөний ч гэсэн хэр зэргийн юм гадарлаа шүү. Ямар олиг байх вэ? Ажилдаа хэрсээ ханддаг юм билээ дээ. Одоо айл хэдийн ажил дээр орчихсон. Хэдэн бор зэргүүтэйгээ бүжил яа. Ямар маана. Монгол улсын дэвсгэрчнийг нэг их орны нэвтрэлтэй албыг анхаар сэтгэл зүрхээрээ ирсэн найзтан баяр хүргэе. Та бүхэнд амжилт хүсье. Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Нарынхаа өмнөөс хитрхлээд өөрөө ч зовоод өрөөлөгч гэсэн зовоож байгаа. Явгад орж байгаа чинь хаа байгаа. Би чи өөр чинь яасан 9 цагт ингэж уцаар ярьчихад шөнийн 12 цаг болж байгаа юм. Энийг нэг цагдаа тавь. Би юу яаж хийх вэ? Энэ нэг малаас олж нийтээрээ шийтгүүлэх. Энэ нэг эрхийн нэг юм ороо урдан зуур ачаас. Харц. Тэр тавир дээр байгаа архинуудыг цөмийг авч байгаад. Цөмийг нууж байгаад. За тагсан тавих юмсан. За. Тийм сэтгэлийн тэнхээгүй юм гэж хаа байл. Эндвэ. Ийм зэрэг манад байх шүү. Айд штэ. Би вэ. Энд юу болоод байна? Яа татуга. Алин манай роотын байв үлээ. Байлдагч дэндүү. Хаанаас найддаг? Мэдлээ. Байлдагч дэндүү. Дэд түрүүч анх хоёрын зөвшөөрлийн дагуу 0 төр хоцроод байрлал ирэх гэсэн боловч шал өөр ороод руу орж биш анзаардаг байгаад байна. Шал хан өөр болчоор
Ийм ч байлоо. Тийм ч байлоо гэж бодоод сандраад самгардчихдаг юм байлээ. Өчигдөр нэр хойлоод гэр шүү. Оройн зугаалганд талхаад марш гээд команд өгөөд ирсэн биз дээ. Зугаалга бол зугаалгал байгаарий. Халирах ажисгүй тусгайгийн дачдаа чин бид эгэл сэргүүд чихэн тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай салааны хаан нэрээ гаргасан эрэлхийг сэргүүд тусгай салаа алхан тугийн дор жагсан тусгай салаа давшин Тосон садыг давна тусгай садаалхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тосон садыг давна хөлийн зэхүй онцгой даалгавар биелүүлэн бил садаа жигсэж тулаанд бэлэн байна садыг давах сарахгүй авхаштай тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тосон садыг давна тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай салаа давшин тосон садыг давна Тусгай салаа 8 дугаар анги. Сред. Орноос. Ос. Хайрын зүуд. Яг сүйтэй цайгаа уух гэж байхад чинь. Надад жаах нэг аваад ирэхгүй. Явшиха басараа. Бос команд болсон шүү. За. Сэлтэй. Басараа. Ээж болдоо. Сэлтэй. Минийхөө ээж нь байна. Басараа. Ээж би жоохон унтмаар байна штэ. Сэлтэй басаач. Бас команд. Бос.
Чи өнөөдөр охиноо хүргэж өгөөрэй за. Тэг ёох. Одоо охин ховцолчих уу? Одоо яах юм бэ? Жаахан байж. Хуцтай хоёр өчигдөр гөөмөн хийх вэ? Снекер нэг эхэлчихээр ухаанаа алдчих юм. За яах вэ? Найз нь сардаа нэг л удаа тохолж штэ. Тэгээд ч мөн найзтайгаа ганц удаа 11 хүртэл тохолцож болно л үстэй. Миний хөө галтгоонд очиж цаагаа. За. Ма энийг хичээлдээ авч яваарай. Манай хурц тийм сайн офицер хэрнээ цол айхгүй. Одоо бүр шийтгүүлдэг боллоо. Цаадах чинь сэтгэл санаагаар их унсан байна уу? Харин тийм ээ. Ямар олиг байх вэ? Ажилдаа хэрсээ ханддаг хүн билээ дээ. Одоо айл хэдийн ажил дээр очихсон. Хэдэн бор цэргүүтэйгээ гүйжил ява. Яг хэрэг дээр манай хүн тушаал зөрчихсөн юм аа. Тушаал зөрчсөн хүнийг ямар уучлах юм биш. Хурцтай хоёр гэж нэг ажлын хинхэгтэй юмнууд өөдөлж байгаа юм хаанагаа. Та хоёр гिचгч. Би яасан юм бэ? Чи ажил гэж гүүгээд л энэ арга гэрээ хар л да. Манайх шиг амьдарч байгаа айл алга. Чи 10 жилийнхээ ангийнхаа хүүхдүүдийг хар. Ямар сайхан амьдарч байна. Тэр өнөрөө харалт зүгээр л нэг компани менежер хийгээд л сайхан амьдарч штэ. Та яах вэ? Тодогдох гэж тэмгүй сайхан амьдарч штэ. Хоёр сайхан хүүхэдтэй, ажилтай, төрөлтэй. Чи тэр өнөрөөг манай компанид ороо гэж гуугаа тахт нь орчихгүй. Тэгсэн бол араа өөр амьдарч байхгүй юу? За болдоо. Хүн болгон захирал менежер бол халамгүй штэ. Тэгээд ч минь найз. Чи бид хоёрын цуглуулсан мөнгө 20 сая хүрчихсэн байна. Энэ жилдээ лизингийн байранд орж дөнгөнөө. За мэдхгүй. Чи айрам гээл хүлээ хунгалчих шахаал гүйдэг юм байлээ. Чи ер нь байр оронтой болъё гэж боддөг юм уу? Гэж бодлого яадаг юм бэ? Сэлдээ. Чи намайг ээж гэж дууснаа мэдэж гинэ. Чи өчтөр өөрөө яаж дуурснаа мэдж байгаа юм. Маа. Чоколаттай модон чихрээд. Манай их өчтөр өгсөн. Чи хоол идээгүй үсттэй. Өсөж байгаа байлгүй. Шоколад гэж. За. Баярлалаа. Сэлдээ. Чи өнөөдөр хоолой дээрээ. Наа царай чинь үүр цогхийчж. Хоолой идчихээд чам шиг жорлогроо гүгээд тахав. Тэгээ буцаж ирэхдээ тусгай бие хамгаалагчаар хөргүүлээд байгаамаа. Өчтөр чи ад болсон шүү. Бөө манга. Анги дээр ярьж байгаа бах та. Яриага. Шалтгаантай. Би хурц толоо хоёрыг харахаар дургуй үрээд юм. Энэ хоёрын буруу гэж юу аа? Чи өөрөө буруутай юм. Би яасан юм? Би тэр захны давгийг яаж чадсан яа тийм. Заавал шүдэнсний бодлын толгой хэмжээтэй цухуулган жишг. Хинт хамаатай юм бэ? Сэлдээ. Чи битгий уурлаа. Өөр биеийг зоон гэдгийг штэ. Чи гэж бас нэг тэнэг байна. Худлаа нэг зүр зүг хэлсэн юм уу мал? Хөөе баялтаа. Сэлдээ. Энд чиний төлөө гэж 10 өрөө чи бүгд огт чинь. Ярдаг нохоо шиг архиад байж. За. Та тэр хуулийн дэдэд сэтгэл зүрэх судалгаараа энийхээ учрыг олно үз. Би ч холгоо очиж суух юм. Гэхдээ би сэтгэл судлалт гэсэн болохоос ямар зүрх судалдаг гэсэн юм уу?
За. Жоохон зөрүүлсэн байдаг. Үгүй битгий анзаараа. Айгуул чи тэрийг харж байгааг мэдчих юм бол мэрлэхэд идгээ байж. Нэрээ тэрийг харахаа болий. Их үлсчтэй. Нүдэн гэрэлцээд үлсгэлэн чанал гэсэн үг. Өчигдөрхөн 5-4 хоол үлдээж исэн хүмүүс мөн аа. Төр дарилчих шиг. Ямар ч гэсэн хоолоо идэж эхэлж байна да. Харин тийм ээ. Би ч гэсэн өлссөн гэж итгэх. Өчигдөр ногоо идээд цочроогоо гаргачихсан юм чинь. Өнөөдөр миний гидс гайгүй байгаа. Ногоогоо баг идээ. Харин наа шүдэнд нь татгаад ирээ зогч. Ногоонд ч багаагаар тасж байгаад орно шүү. Хартаа. Хороо! Ном! Хон! Өнөөдөр онцгой үйл явдал болж байна. Манай ангид шинээр татагдж ирсэн шин цэргүүд анх удаа Монгол улсын төрийн далбааг өргөх ёслолд оролцох гэж байна. Монгол улсын зэвсэг түвшний игнэнд эх орны нэр төртэй албыг хаахаар сэтгэл зүрхээрээ ирсэн дайчдаа баяр хүргэе. Та бүхэнд амжилт хүсье. Болон. Оо. Лад. Марш. Morgenstund bak. Anders.
За саяын бичүүлсэн үүргүүдийг уншиж судлаад чэйжлэрэй. Цэрэгт бас хичээл ордог юм байж. Сони юм аа. Сургуулаасаа цухтагаад цэрэгт ирлээ гэсэн чинь юм сурах цээжлэх болчихдог. Хаан чичээл орно шүү дээ. Тэгж явах юм бол генералууд ч гэсэн хичээл суудаг шүү дээ. Тэр ч хотлоо байгаа. Би хэдийн хөдөөний ч гэсэн тэр зэргийн юм гадарлаа шүү. Генералууд тэгэл бидэнтэй адилхан бал дэвтрээр орчихсан юм сурах хаан сууж явах юм гинэ. Шахаа. Сүнийхаа сурсан юм суугаар гарч чаддаг гэдэг нь шүү дээ. За чи битгий өнгөрөөд. Наад урдгаж хийжлэх юм. Өнөөдрийн дотор чийжсэн байх хэвээр тушаад өгсөн шүү. Тийм ээ. Тийм. Сургуульд даалгавар хийхгүй байхаар болдгсон. Энд бол шийтгүүл махтаа. Түрүүн сахилгын шийтгэлийн тухай ярьсан мэт тийм. Нийтлэг 6 байдаг чи 11. Цэжлэх юм ямар их болчих вэ? Яана. Би дооны үгийг бол нэг канал цэжиж хэлдэг. Дүрм журам гэхэрч яста гонжин жаг шүү дээ. Ямар сандал 4-р ангиасаа сургуулаасаа гарч малчин болж явах тий. Дэндвэ. Би чамд амархан цээжилдэг арга зааж өгнө гайгүй. Гүй. Толгойдоо залгаж чагаал унтчихдаг. Өглөө усаал ирэнгүүт бүх дүрм толгойд орчихсан байдаг тийм машин байдаг юм гоё. Тийм байдэн штэ. Нэрээ юу? Нэрээ. Бос. Ноо. Отсоо. Цэргийн албаагчийн үүргээ өргөж дүүцгээе. Монгол улсын иргэн үндсэн хууль заасны дагуу эх орноо хамгаалах. Хуулийн дагуу цэргийн албаах үүрэгтэй. Цэргийн албан хуулинд зааснаар төрийн тусгай албанд хамаарна. Монгол улсын хуулинд зааснаар цэргийн жинхэнэ албан дээр хаашаа За чиний наад бэлгийн сурвалж чинь дөнгөж ирсэн шинэ зүйл яриа. Мэдээ байна шүү. Дээрээс ирсэн хуваарийн дагуу хичээл сургалтаа явуулж байна. Хүндэх юм огтхон ч байхгүй. Хот төдөг олон газраас одоо аав хүмүүс ирсэн. Чиний бэлгийн сургуулийг даах ч юм байгаа, даахгүй ч юм байгаа. Энэ хүмүүстэд бид л ингэж би сэтгэлийн хатуужл олохгүй юм бол өөр хаана олох гээ? Тэр ч юм шүү. Гэхдээ ээлж амд дөнгөж ирсэн шинэ зэргүүдийг дэндүү ачаалттай бэлтгэл сургалт хийгээд зүрхэн нөхөлчгүй дээр хийж болгоомжлуулж хэлж яана л да. Халагдсныхаа дараа энэ хүмүүс чинь бидэнд л баярлаа шүү дээ. Юу дэшээ? Хайр. Тохойд
чи босч ин гэж ойлгоо. За одоо энэ хажаа гарах хөлтөг халууж өг. Байран дээр алхана. Яг. Орчлон үнэ харагдаа. Яаж гэсэн үг? Ороо. Анхаар. Зүнтэш. Байлдаг цүлт. Би. Жагсаалаас гар. Гүцри. Байлдаг цүлт. Би. Байлдаг цүлт та. Байлдаг дэндөвт. Нэг хоногийн дотор жагсаалын үндсэн зогсолт. Жагсаалын алхаа заа сургах ёстой. Ойлгоо? Ойлголоо. Жагсаал доор. Гүцри. Дэтрүү чанх хоёр. Сургалтыг үргэлжлүүл. Гүцри. Орон дэш. Аль. Саад. Марш. Доо. Яа. Чинаа хөл гараа нийлээд байдаг. Олжтойгоо шиг алхал та. Дахиад. Алхал та. Оо, тийм алуу бол. Эндээс дахиад хөл гараа нийлээд олжтойгоо шиг явж чадахгүй юм. Оо, яваач. Жаа хамж чагаад. Загнуулаад байсан чи бүр сандраад байна. Юуны чи аргагүй. Чи өрөөсөө алхаж чадахгүй. Маанаг юм хайш. Алуу дахиад яваа. Манаас. Яа шингэл ойрлоод ахар чинь. Энэ яаж юм сурдгийг? Шал дэмий ойрлоод өөрийгөө зовоох юм. Энэ алхаж чадахгүй бол та биш би шийдвэлт юм уусдаг. Хөдөөний маанаг минь олжтойгоо алхал та. Ямар лайгаар энэ усан тэнэгтэй очиж штеп. Хотын ухаан тийм үстэй. Чи захныхаа даваа хатгах яаж бодлоо? Зүүж хөндлөн байж чадахгүйсэн үстэй. Чиний алхаж чадж байгаа чи хаана вэ? Чам шиг тэнийг юмд ингэж алхахыг зааж ирснээс баавганд очиод юм заавал арай илүү хурдан сурна та. Баавгаа гэдэг чинь биднээс хамаагүй ухаантай байсан заа юу. Бидний шиг алт ухаж газараас эндэлэхгүй. Төрсөн мөрөө уйлуулад асрын чинь гадаад аваач шаяхгүй цаа. Та хоёрын чинь буруу байна. Гэхдээ сүлдээ чи яасан? Гүчингээ ордоо тахаар хөөргий тэнд яаж юм сурдгийг. Гүчи ч гэсэн чи. Би алхаж чадахгүй. Юуроос алхаж чадахгүй байхаас сэтгэл санаагаа хүлээ ичгэл чи яаж юм сурдгийг. Ажил. Тийшээ гараа илүү зүгээр алхахтай. Залхаа. Ааха. Зодонааш. Гараа цөөхөө яд алхахтай. Йоо. Маанаг. Чи бол зүгээр маанаг зөө. Чи хизээс сурахгүй юм байна. Чам шиг усаагүй тул би юм шиг заяа. Яаж вэ? Тэгэхээр анд явах хамгийн түрүүнд олж чаддаг заяа. Хар бүхэгээр явж чоныг
300 мэдэх ганцхан будаа сумгаа. Явуулцгаа гэхэд би адуунаас унаага бариад өмчих чадaltaй хүн шүү. Тэнийг минь морин зэрэг гэж байгаа болоод бүтэн 100 өнгөрчөөд байна. Чиний тэр морин зөрч чинь энд ямар ч хамаа байхгүй шүү. Морин адалж байгаа бол чи Монгол хүн биш заяа. Эрхийц гурлийц юм байна л да. Үгээд. Барьцч зодч хөдлөхгүй мэдүү. Тавьц чинь дэндүү чи тавьдаг чи. Чи аавс бол. Байдаг дэндүү. Байдаг зүд. Хоёр сая харьцааны жүрс гаргалаа тийм үү? Тийм үү? Тийм. Хоёр байдагчд 0 өрөө, угаалны өрөө, гут цэвэрлэх өрөөг 3 хоногийн турш угаал цэвэрлэх шийдэхэд оногдууллаа. Нэвтрүүлж авъя. Цагтбод надад хэлдэг. Үгүй. Ямар цаа шижиг үртэй. Үнхээр эндүү. Мохтож чадахгүй амьсгаа асууж ийм заваа юмтай утгалтж явах гэж. Харин ч талбраас. Үнхээр эндүү. 7 уулын цаавар далбраас юм. Чаг. Давхгүй гэсэн даваагаараа 3 давах чинь дээ гоо. Чи тойл цаашаа. Хөдөөний мангуу. Би заавал ийм балерин доотолд хий. Би үнхийж орлон 7-оо зогсчод хий бэ. Нэгнийхээ хорыг арай л муухай малтчихоо та. Орч өөрчлөлт гойд юм билүү? За та уурлаад танил гэх байх тий. Сүлдээ ахын дөө. Кино үзэхгүй ягаа? Хүсэхгүй. Ахын дэндвтэй нацалцаар байгаад алхуулаг болгочихсон шүү дээ. Зүү маанаг амт. Нэрийг сонсомооргүй. Гүй чи хүнийг тэгж хийж болохгүй шүү дээ. Цаа дэндв чинь их готарж байна лээ. Гүмүү сүлдийг хитүү доромжилж хар яр хийчихлээ тэгээд амдаа өглээд байна лээ. Цаад маанагыгаа хол очиж тэнэгт гэж хэл. Сүлдээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Чи ийм юмд гутарч болохгүй шүү дээ. Би өөртөө гутарч ин заяа. Би 10 хоногийн өмнө брэнд хувцаар гангарч
Lexus машинаар найз нартайгаа зугаалдаг байсан. Тэгсэн чи өнөөдөр би 0 цэвэрлж юм уу маанаг амтны өмнө тавлуулж байна. Болоо юм шүү. Миний дөө хүнийг ингэж эргүү манагаар дуудаж болохгүй шүү дээ. Эр хүнд чинь юм үзэх шиг хэрэгтэй юм гэж байдгүй. Чи явандаа ойлгондоо байгаагүй. Эр хүнд амьдрал үзэх шиг хэрэгтэй юм байдгүй. Наад үгүй чи би эцгээсээ зөндөө сонссон. Одоо би эцгийг ботгоос уурж би энэ салааны захирагч хурц тулга ахлагч бүгдийг бодгоор яс хавтааж индхүү. Эцэг чинь харин ястаа сайн хүн маань шүү дээ. Гү чамайг тэнд эрхлүүлээл байхын оронд нааша цэргийн албанд явуулж л байдаг. Танай эцэг чинь ястаа гайхамшигтай хүн гэж би хэлнэ. Эднэр ер нь хиний хөвгтдээ яаж орооцолтод байгааг мэдж байгаа юм уу? Би зүгээр эдрийн сарын цалингаар ганц удаа л ресторанд хоол иддэг тхүү. Сүлдээ. Чи буруу ярьж шүү. Чи тэр ганц удаа хоол иддэг мөнгөө өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олцоход над тэгж хэлээрэй. Би эцгийнхаа нэрээр анх удаа л түрээ өрж байна. Би хинт ч дээрлэхүүлж байгаагүй. Би зүгээр л жирийн айлын оюутан найз нартай л найзлахыг хүсдэг юм. Гү тэгэж юу нь болохгүй байгаа. Эдгээр чинь намайг дээрлэхэд доромжлоод байгаа үстэй. Гү дэндив чамаас уушлал гоохот бэлэн байна лээ. Жаахан халгаад байна лээ. Харин энэ ангийн офицер ахлагч нарт ямар юмных нь гоо байх вэ? Эдгээр чинь ажиллал хийж байгаа хүмүүс шүү дээ. Бид нар чинь цэргийн албанд байгаа хүмүүс тушаал биелүүлэх л ёстой. Тэгсэн ч гэсэн доромжилж байгаа үстэй. Юм уу маанаг амтныг яагаад заавал надаар алхуулж сурах ёстой ажлыг даалгаад байгаа. Би яагаад энэ өмнөөс шийтгэл амсах ёстой. Ямар алавтай юм уу? Чи энд харин готрох биш баярлах ёстой биш үү? Ахын дөх харин оюутан боловсралтай болохоор нь хүн юм зааж чадах байх л гэж итгэсэндээ тэр байх. Итгэсэн юм шүү. Итгэсэн бол чи яагаад ганц өдрийн дотор энийг алхаж сурах ёстой гэд дарамтлаад байгаа. Үш. Чи ийм юмнаас болоод уурлаад байхтай яах вэ? Бид нар чинь цэргийн албанд байгаа хүмүүс шүү дээ. Бүхэл имийг тушаалаар хийх ёстой. Цаг тухайд нь. Тэгээд та энэ хүнийг сургаад өгөөч гэж хэн чамаас гуйхгүй шүү дээ. Аханд сайн л бодороо таа. Байдаг түшин. Та өнөөдрөөс эхлээд байдаг шинээр туслана. Дүрмийг дэвтэрсэн зүйл бичүүлж маргааш хэлсэн баттай. Ойлгоо. Цэргийн албан хаагч нь эх орон төр ард түмнээ хүндэтгэн дээдэлж өргөсөн тангарахтаа үнэнч байх. Тэр ингэж болоо штэ. Энэ их юм алаа. Үлсэж өгөх юм байна л да. Хоолоо голоод идэхгүй байснаа. Одоо бүр цэргийн дарга бүсгүйг хараад хоолоо орхидог болох нь. Цэргийн дарга бүсгүй. Энийг мөн тоох багт. Сайхан хүн харж ивэл юу хоолдох та. Бороо давна гэж үгүй дээ. Би намаанаг юмтай чам. Би самаас хоо гэж байхгүй. Ойлгохгүй юу бат. Аасаа авчихдаг. Мобилийн тамхи үгүй чинь танцсан ч болохгүй. Хоёул тамхи гэж хогноос гарна байгаа. За та чадах уу? Чадыгаа бодох юм бол болж таарна шүү дээ. Ой маанага. Чи угаасаа юм тэнэг юм уу эсвэл тэр морь малнаас унаад тархины наалдагтай болсон юм уу?
Хүмүүс бол бүгдээрээ алиа салбтай.